Сүүлийн жилүүдэд Монгол орны баруун хязгаарт авто замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Тухайлбал 2019 онд баруун үсгийн босоо тэнхлэгийн ховд Баян үлгийн чиглэлийн 106.6 км хатуу хүчилтэй авто замыг ашиглалтанд хүлээн авчээ. Мөн ховд говьалтай чиглэлийн 98 км хатуу хүчилтэй авто замыг бүрэн ашиглалтанд оруулсан байна. Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг холбож буй босоо тэнхлэгийн авто замыг бүрэн ашиглалтанд оруулснаар олон улс хооронд дамжин өнгөрөх ачаа тээвэр, зорчигч тээвэрлэлт нэмэгдэж Монгол улсын төдийгүй бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжилд чухал үр нөлөө үзүүлэхийг албаны хүмүүс хэлж байна. Ховд аймгийн үйлдвэр эрхлэгчид маань бараа бүтээгдэхүүнээ хүргэх энэ бүс нутгаас бас бараа бүтээгдэхүүн импортоор оруулж ирэх энэ болцоо бас энэ зам дагаж хөгжил ирнэ гэдэг энэ үгийн дагуу бас хөгжих юм байнамаа. Ховд аймагт улсын болон олон улсын орон нутгийн чанартай 1244.1 км хатуу хүчилттэй авто зам бий. Сүүлийн жилүүдэд Жаргалант суманд хэсэгчилсэн 3.9 км, Мөсд суманд 20 км зэрэг хатуу хүчилттэй авто замуудыг барьж аймгийн авто замын сүлжээний уртыг 290 км-ээр нэмэгдүүлжээ. Одоогоор Ховд аймгийн ихэнх сум, аймгийн төв болон Улаанбаатар хот улсын хэлтэйгээ хатуу хүчилттэй замаар холбогдоод байгаа юм а.